За өнөөдрийн бичлэгээр дээрх бичлэгэн дээр харагдаж буй дэлхийн хамгийн олон танигдсан хатан хаан 2 дугаар Элизабет хотны тухай түүний амьдралын түүхээс хуваалцах гэж байна. За Элизабет хот нь 5 дугаар Жорж болон Мэри хатны хүү 6 дугаар Жорж болон Элизабет их 1-р Элизабет ихийн хамгийн том хүү гэдээрээ охин юм. За түүний өвөө нь 5 дугаар Жорж. За түүний нөхөр нь гүн Филипп гэдэг хүн байдаг. За гүн Филипп нь ер нь бол аав нь Эдинбургт 1921 онд төрсэн байдаг. За Грекийн хааны гэр бүл гэж нэрлэдэг. За Элизабет бол 4 сайхан хүүхдүүдтэй. За одоогийн 3 дугаар хаан Чарлз, Ан гүнж болон Эндрю ханхүү Эдвард гүн гэд нийт 4 сайхан хүүтэй. За Чарлз хаанаас бол Уильям ханхүү, Хайри ханхүү гэж төрсэн байдаг. За Ан гүнжээс Питер гэдэг хүү төрсэн болон Зара гэдэг хүүг төрсэн байдаг. Эндрюгээс Битрис гэдэг хүүг төрсэн байдаг. Хамгийн бага хүүхдлага Эдвардаас хүүхд байдгүй. За харин Уильям ханхүүгээс 2013 онд Жорж гэдэг хүүхд төрсэн. Шарлотт болон Луи гэдэг 3 хүүхэдтэй. За Хайри гэдэг ханхүүгээс Арчи болон Лилибет гэдэг хүүхдүүд байдаг. За ирээдүйд Чарлз хааны дараагаар хамгийн дараагийн хаан болох магадaltaй хүн бол Уильям ханхүү. За түүний дараагаар Шарлотт юм уу Луи гэх гүнж нэрээ аль нэг нь энэ улсыг тэрдэн залгамжлах хүмүүс байдгаа хэмээн бичигдсэн байдаг. За хатанхай Элизабетийн мишгийг өргөлүүлэн үзцгээе. За танхүү ичлэгэн дээр бол яг хатанхай 2 дугаар Элизабет 1952 оны 2 дугаар сарын 6-нд хатанхаанд өргөмжлөгдөх үеийн яг зураг бичлэг та бүхэнд харагдаж байна. За хатанхаан нь 1926 оноос 2022 оны хүртэл нийт 96 наслахуудаа 70 жил Английн төрөлсгийг өрсөн хэмээн өмнөх хаадхтуудаасаа бол рекорд эзэмшдэг. Дэлхийд За түрүүн орчил явлаа л да хатан хааны тухай. За намтрын хувьд хатан хаан 2 дугаар Элизабет нь 1926 оны 4-р сарын 21-ний өдөр 2 хоногийн дараа хааны мэндэлсний 100 жилийн баяр
одоо төсөлөө ажиллагаа болно. За нас барсан он нь болохоор 2022 оны 9-р сарын 8-ны өдөр одоо хоортондоо тайван амгалан нас барсан. Нийт 96 наслахтаа 70 жилд нь одоо хаанчилсан гэсэн үг. За 1926 онд одоо хаан 6 дугаар Жорж болон Элизабет Бүүз Лайнерийн охин болж одоо Лондонд мэндэлсэн юм байна. Одоо 1936 онд өвөг эцэг 8 дугаар Эдвард одоо хайрцагтлын холбооноос болж Эглардын одоо их нэртэй болохоос одоо суудлаасаа бууж эцэг наан болж Элизабет одоо шат залгамжлалд орох болсон юм байна. За харин 1940 онд дайны одоо үеийн анхны радио андва 14 наснда одоо нүүлгэн шилжүүлсэн одоо хүүхдүүдэд хандив одоо гаргаж одоо хамгийн анх одоо үүрэгт ажиллаа гүйцэтгэж исэн гэсэн үг. За харин 1945 онд дайны үеийн одоо нөхцөл байдал дуусах чадвар руугаа ороход за жолооч болж одоо Английн тусгай одоо сангийн жолооч болж одоо дотоодын байлдааны одоо үйл ажиллагаа явуулах дотоодын цэргийн газарт албахаж исэн юм байна. За 1947 онд одоо гүн Филипп Маумет одоо гэрлэж 1952 онд хаан ширээн заларсан. 25 наснда эцгийнхээ нас барсны дараах хаан ширээг залгамжилж одоо хатан болсон гэсэн үг. За 2015 онд одоо Виктория хаанаас давж Британий хамгийн удаан анчилсан одоо хаан болсон юм байна. За дээрх одоо интерактив тайм дотор одоо 5 одоо том юу байдаг. За хаанчлал бол яг 1952 оны 2 дугаар сарын 6-ны өдөр одоо эхэлж нийт ерөнхий сайд одоо 15 ерөнхий сайдтай ажиллаж одоо гадаадын аялал болон айлчлал 100 гаруй улсад аялал ажил хийж нийт за ойролцоогоор 117 улсад аялал айлчлал хийсэн юм байна. За хаанчлалын гол үйл явдлууд 1956 онд Суэцийн хямрал эзэн нөхөрний уналт одоо эхлэх шинж тэмдэг илэрсэн. За харин 1969 онд Уэльсийн ханхүүгийн ёслолд одоо Чарльз Уэльсийг ханхүүгээр одоо анх өргөмжилж исэн. Харин 1975 онд 25 жилийн ой мөнгөн тойрог одоо улс даяар тэмдэглэл дарах хэмжээнд болсон. 1982 онд Фолклендийн дайнд 2 хүү ханхүү Эндрю цэргийн үйл ажиллагаанд одоо оролцсон. Ер нь бол цэрэг цагтаа ер нь бол хатнаас одоо давсан ийм сонирхолтой үйл ажиллагаанд одоо их дуртай байсан гэсэн үг. 1922 онд Ainun Horribilis болох 3 гэр бүлийн салд Виндроожийн одоо ордны түүмэр одоо их гашуун түүхтэй. Удалгүй 5 жилийн дараа 1997 онд Диана гүнжийн нас баралт ер нь бол нийтийн өө гашуу хаан ширэнд дарамт болсон. 2002 онд Алтан тойрог 50 жилийн ой их болон гүн Маргаретыг алдсан жил. 2012 он Алмазны тойрог 60 жилийн Лондонгийн Олимпиадад авахсан юм. Харин 2022 онд Platinum Jubilee 70 жилийн нас барахаас хэдэн жил одоо сарын өмнө Элизабет хатан үндсэн хууль татан байсан. Улс төрийн намт халаг үеийн нийтийн амьдрал тогтвортой байдлыг хангасан. Жил бүрийн парламентын нээлтийн ирэх хийж нэгдсэн мант улсын нэгдмэл байдлыг эхжүүлж хаанчлалынхаа туршид хамгийн маргаантай улс төрийн шийдвэрээс зайлсхийж харилцааны ур чадвар болон тогтвортой байдлыг илүүд үзсэн хаттын нэг юм. За гэр бүлийн хувьд бол нөхөр нь гүн Филипп Эдинсбург гэдэг одоо 1921-оос 2021 оны хооронд одоо их нэртэйгээ 73 жилийн насаас одоо хамт байсан 99 наснд өөд болсон гэж бичигдсэн байт юм байлээ. За одоо одоогийн хаан болох одоо залгамжлагч бол одоо 3 дугаар Чарльз хаан гэдэг 1948 онд одоо мэндэлсэн хаан байт юм байна. За охины хувьд хамгийн одоо улс төрд хамгийн идэвхтэй одоо нүүр царай байнга одоо идэвхтэй байдаг гүнж гэвэл нэг гүнж нь 1950 онд мэндэлсэн гүнж байдаг.
За хүү гэвэл Эндрю хүн гэж байдаг 1960 онд Нью-Йоркд одоо мэндэлсэн. За Йорк хүн гэж байд юм байна. За хүү Эдвард гүн 1964 Эдинбургийн гүн гэдэг нэртэй. За акцент гэвэл Уильям Юлси ханхүү Харри Петрус Уиган Питер Флиппес Зара Тиндал Джеймс Векон Северал Луиси Винцер гэдэг хүүхдүүд байдаг. За гэр бүлийн хамгийн хүнд хэцүү үед гэвэл 1992 онд Чарльз Диана Анны дөрөв хамтын амьдралаа дуусгасан. За харин 1997 онд Диана гүнжийн нас баралт олон нийтийн дарамт болсон юм. Харин 2021 он нөхөр гүн Филипп нь одоо 99 насан барсаж өө гашууг улс даяар зарласан бол 2021 онд Харри Меган Марклийн ярилцлага одоо гэр бүлийн одоо хагарлын нэг болсон. За харин ерөнхий сайд нарын хувьд бол хамгийн олон ерөнхий сайдтай ажилласан хатнаар бол нэрлэгддэг. За 1952 онд Winston Churchill, 1955 онд Anthony Eden, 1957 онд Harold Macmillan, 1966 онд Alec Douglas Home, 1964 онд Harold Wilson, 1970 онд Edward Heath, 1974 онд 2 дахь удаага Harold Wilson, 1976 онд James Callaghan, 1979 онд Margaret Thatcher, 1990 онд John Major, 1997 онд Tony Blair, 2007 онд Gordon Brown, 2010 онд David Cameron, 2016 онд Theresa May, 2019 онд Boris Johnson, 2022 онд Liz Truss гэдэг хамгийн сүүлд нийт 15 ерөнхий сайдтай ажилласан. Хатанхаа нас барахаас 2 хоногийн өмнө Liz Truss-ыг ерөнхий сайдаар томилж Churchill-ийг хамгийн их хүндэт байсан гэж олон нийтэд үздэг. За өв уламжлалын хувьд бол нийт 900 дурсгал, хаанчлалынхаа 70 жилийн туршид тогтвортой байдал, алба хаах, үндсүүлийн бэлэгдэл болж хувийн зовлон шаналлаа нийт илчлэхгүй байж үргэлж төрийн алба болон ард түмний дэргүүн тавьж эхэлсэн юм. Британий эзэн гүрний хамтын нийгэмлэг болгон хувирахад гүнзний хувь нэмэр оруулж 56 гишүүн улс бүртгэх нэгдлийн оюун санааны өдрөл байсан юм. Харин The Crown цувралд өршлөгдсөн. 2012 оны Олимпийн нээлтэд Джеймс Бондтай хамталгасан. Хошигнолт видео хийж олон нийтийг гайхшруулсан билээ. За түүний хамгийн сонирхолтой баримт өгвөл жилд 2 удаа хааны төрсгөөдөд тэмдэглэдэг. 4 сарын 21-нд жинхэнэ 6 сарын 2 дахь 4-ний 1 албан ёсны энэ уламжлал нь Drooping the Colour баяр үргэлж таалантай цагаарах байх тулд зохицуулалтад бий болсон баяр. За паспорт гадаад паспортгүй байсан. Паспортыг хатааны нэрийн өмнөөс олгогдод бол тэрээр паспортыг дэлхийн 117 оронд аялсан юм. За жилийн 8 сард Лондонгоос гадуур амьдардаг байсан. Хатанхаа Виндзор, Балмороо, Сандгрийн зэрэг ордонд ихэнх цагаараа өнгөрөөж Балмороо 100 Сандгрийн цулсаар нэг мэтгэж жилийн 3-2 Лондонгоос гадуур байдаг байсан гэж байгаа юм. За 1981 онд амиа орлох орлого болсон. Drooping the Colour баярын явагдах үед Маркус Серник залуу хатааны шил 6 холбоолсон буудаж байсан. Гэхдээ сум нь хоосон байсан юм. Элизабет хатанхаа ямар ч айдсгүйгээр огт эвдэрэлгүй борин дээр 50 сум парада өргөдүүлсэн олон нийтийг гайхшруулсан. Цагдаагийн сургуультад тэрээр тэнцэхгүй байсан. За хатанхааны өндөр нь 5 фут 4 инч буюу 163 см байсан бөгөөд цагдаагийн стандартыг байсан юм. Хаан ширээ залгамтлаагүй байсан бол тэр цагдаагийн тэнцэхгүй байсан гэж хошигнол байдаг. За тэрээр 2011 он хүртэл гар утас хэрэглэдэг байлаа. Samsung компани тусгай шифрэлтэй саналцуулснаар ашиглаж эхэлсэн. Гэхдээ хатанхаан сошиал медиа аккаунт байгаагүй хэдийгээр Buckingham-ийн ордны нэрийн дор Twitter нийтлэлтэй хийгддэг байсан. За тэрээр хааны ордондоо жолооны үнэлэхүүгээр жолоочдөг байсан. Таблетгүйгээр жолоодох эрхт дэлхийн цор ганц хүн байсан. Тэрээр энэ эрхээ сайн ашигладаг байсан бөгөөд Балморолын хаяа замаар тухайн үеийн ерөнхий сайд Абдуллагийн хаантай хурдтай жолоод өөрийнхөө жолооны урт чадварыг айлган алдартай байсан. За нохоондоо маш их хайртай байсан.
насандаа 30 гаруй корги нохоо өсгсөн. Нохоондоо нэргээ Susan Candy West гэж нэрийг өгчдөө алдарсан байдаг. За өнөхөө хүчлэгээр өнөөдрийн мэдлэгээр одоо хатангаан 2 дугаар Элизабетийн одоо талаар одоо та бүхэн танилцууллаа. За дараагийн бичлэгээр 2026-нд гинт өглөө болсон чинь их Монгол одоо газрын нутаг бүх юм маань ирсэн байсан бол юу болох вэ? Юмыг та бүхэнд танилцуулах маа баярлалаа.